Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ Junji-Ito Collection-ы 4-р ангийг ярих болно. Уг анime нь анги болгон нэрээ өөр үйл явдал гардаг учраас хаанаас нь чамаагүй үзэж болдгоороо онцлогтой. Ингээд бичлэг рүүгээ харцгаая. Ito Junji 4-р анги. Манай цонхоор хөршийн хашаа шууд харагддаг. Нарны гэрэл тийм сайн тусдаггүй. Хөршийн охиныг Рина-чан гэдэг. Надаас хэдэн насаар дүү. Тэднийх рүү өдөр болгон настай гэмээр ч юм уу нэг юмж ирж түүнд үзлэг эмчилгээ хийдэг. Миний мэтгээр тэр төрхөөсөө ахуулаад өвчтэй байсан. Гэрээсээ бараг л гардаггүй. Юужи рүү цонхоор харан инех Ренагийн царай, зэвхий цагаан, бас юр бусын гонигтай. Гараа гарган ямар нэгэн зүг рүү заах үед бид Ренагийн биеийн дээр үүссэн маш олон нүхийг хардаг. Энэ үеэр бид Южигийн бага насны дурсамж руу шилждэг. Өвөөд юу болсон юм бэ? Тэр зүгээр үү гэж асуухад түүний ээж нь өвөө нь утахгүй Деважин руу явна гэж хариулахыг сонссон Южи. Өвөөгийнхөө өрөөрөөгүй түүнд яг юу тохиолдоод байгааг хардаг. Биеийг нь өрөмдөд хайчихсан юм уу гэлтэй. Тэр нөхнүүд нь Ренагийн биеийн дээр байгаатай төстэй. Гэнэт цонхоороо нүхээр дүүрэн гараа гаргасан байгаа Ренагийн ээж нь оруулан цонхоо хаадаг. Южи энэ талаар найзтайгаа ярилцсан. Чи үнэхээр биеийн бүх хэсэгт нүх гаргадаг өвчин байдаг гэж боддог юм уу? Харин л дээ. Би өвөөгөө биеэрээ дүүрэн нүхтэй байхыг харж байсан. Гэрийнхнээс энэ талаар асуухад намайг чи зүүдэлсэн бодит биш гэж хэлээд өнгөрдөг. Рина-чан ч бас тийм өвчнөтэй байх. Түүний дараа Южигийн найз нь гэрт нэрэн Южигийн хэлсэн зүйлийг ээждээ хэлсэн. Бас юу олж мэдснээ хэлдэг. Түүний ээж нь сувилагч байснаас гадна энэхүү өвчний талаар мэддэг байжээ. Рина-чаныг анх төрөхт нь л байсан ба тэр огт уйлаагүй, бас амьсгалаагүй. Нэг үгээр хэлбэл амьдрах боломжгүй байсан. Гэтэл биеийн дээр нь хэд хоногийн дараагаас нүх гарч ирэн тэр нүхээрээ амьсгалж байсан гэдэг. Гэхдээ энэ түүх нь худлаач байж магадгүй. Ээж надад заварлах дуртай. Хөөе, чамд хуучны хэдэн ном байгаа юм байна. Манай өвөөгийн номнууд байгаамаа. Энэ өрөө түүнийх байсан. Харин Южигийн найз нь номнуудыг үзэж байх үедээ өвөөгийнх нь өдрийн тэмдэглэлийг олдог. Үүний дараа тэд хамт уншин чухал зүйлийн талаар олж мэддэг. Өдрийн тэмдэглэлд. Өнөөдөр би нэг хачирхалтай зүйл оллоо. Гүн ногоо өнгөтэй хаш чулуу. 9-р сарын 13. Би өдөржин хаш чулуу ширтэж өнгөрөөсөн. 9-р сарын 23. Миний бие маш их даарсан, бас маш их чичирч байлаа. Дээрээс нь биеийн дээр мань нүхнүүд гарч эхэлсэн. 9-р сарын 25. Дуудсан эмч маань өнөөдөр надад тариа хийхээр ирсэн. 9-р сарын 27. Биеийн дээр гарсан нүхнүүд томорч тэр нүхээр агаар орж байгааг би мэдэрч байна. 9-р сарын 29. Цонхоор сүрэг шавж орж ирсэн. Тэд нөгөө хаш чулууны дүрстэй адилхан харагдаж байлаа. Миний биеийн дээр байгаа нүхээр орж явж байгааг нь би мэдэрч байна. 10-р сарын 2. Бие маань сулдаж илүү олон нүх үүсэж байна. Хаш чулууны хараа шиг санагдаж байна. Чулууг барьсан бүхэн харагддаг. Би бүх хүчээ шахуун тэр чулууг цонхоор гарган шидсэн. Үүнээс цааш хитрхи замбраагүй байсан учраас унших аргагүй болдог. Би Рина-чан хаш чулууны харaalд өртсөн гэж мэдээд байсан юм аа. Хэмээн тэр хоёрыг ярих зур Рина-чан цонхон дээрээ гараад ирчихсэн. Инээнгээ нэг зүг рүү заахаар нь хартал түүнд тариа тарьдаг эмч ирж байх нь тэр. Рина эмчийг харсан даруйдаа галзуу уншиг орилон цааш гүйдэг. Южи ганцаар үлдэн өвөөгийнхөө тэмдэглэлийг ахин уншдаг. Өвөөг нь нас барж байх үед хамт байсан эмч болон Рина тариа тарьдаг эмч хоёр нэг хүн болохыг анзаардаг. Хэрвээ тэр хачин эмч Ренагийн эмч бол тэр магадгүй хаш чулууг хайж байх шиг байна. Тэдэнд би энэ талаар хэлэх хэрэгтэй байхаа гэж шийддэг. Шүн дунд цэцэрлэгээс хаш чулууг олж байгаа Южигийн найзыг харуулдаг. Маш их шуургатай хүчтэй салхитай өдөр. Гэртээ хичээлээ хийж байхад гинэт тог тасран ардаас нь түүний өрөөний цонхыг хэн нэгэн балбахаар нь очоод хартал биеэрээ дүүрэн нүхтэй болсон Южигийн найз зогсож байх нь тэр. Южи, би хэдийо байна. Маш их таарч байна. Энийг хардаа би хаш чулуу болсон. Би тэр тэмдэглэлийг унсан өдөр Рина-чаны заасан газраас олсон. Би итгээгүй. Хаш чулууг үнд хүрнэ гэж бодсон ч чулуу намайг ийм болгочихлоо. Харин тэр эмч бол хаш чулууны зарц. Хаш чулуу хаана байна тэр чулууг дагдаг. Тэр миний араас ирж байна гэж орилсны дараа эмч түүний араас явдаг. Маргааш өдрийн хэдийгэн цогцыг голын захаас олдог ба хаш чулуу хайцныг хинч мэдэхгүй. Харин тэр өвчнөөр өвдсөн Рина учир битүүлэг байдлаар идэрсэн юм. Энэ нь магадгүй хэдийо Рина-чаны хараалыг аван өгсөнтэй холбоотой байх. Ийхүү Ito Junji-гийн 4-р ангийн эхний хэсэг дуусж байгаа юм. Түүнийг Kitawaki Haruhiko гэдэг. Тэдний гэр бүл Япон улсаар хүүхэлдэйн жүжиг тоглодог. Нэг газар удаан байдаг учраас шинэ ангидаа шилжин ирж байна энэ. Хичээл таран гэрлүүгээ явж байх үед түүний араас шилжиж ирсэн ангийнхан охин дууддаг.
Харухико-кун намайг Хидока Киноко гэдэг. Танилцахад таатай байна. Таны гэр хаана байдаг вэ гэхэд ачааны машин цэцэрлэг түрээлэнгийн ард байгаа. Хөөх чи ачааны машинд амьдардаг юм уу? Би очиж болох уу гэж асуун тэд Харугийн гэрлөө явдаг. Гэрт нь буюу тоглолтын ачааны машинд нь очиход маш олон хүүхэлдэйнүүд байдаг. Тэднийг харахад бүгд өөрсдийн гэсэн онцлогтой. Бусдаас хамгийн өвөрмөц, нууцлаг, онцгой хүүхэлтэй бол Харугийн ахыхын дуртай Жампир ил бичин хүүхэлтэй байдаг. Хараад ч байгаа юм шиг. Удалгүй Харугийн гэр бүл дараагийн тоглолт руугаа явах болж ахаад л шинэ газар, шинэ хүмүүс. Түүний араас Харукун хизээ нэгэн цагт дахин уулзцай гэх Киноко-чан. Хару, би энэ амьдралд юун сэтгэлээр ундгийг чи мэдхүн. Хүүхэлтэй хөдөлгөж тоглолт ийн. Нэг хотоос нөгөө хот руу хүмүүс дээж дотнос чадахгүй. Бид зүгээр л нэг газараа тогтвортой амьдардаг ч болоосай. Хэрвээ аав өвдчихвөл ахаад ийш тийшээ явах шаардлагагүй гэж Харугийн ах хэлдэг. Гэвч удалгүй ахын мөрөөдөл биелж аав өндрөөс унаж нэг газартаа байх болсон. Хүүхэлтэй бол мэдрэмжийн илэрхийлэл. Чамайг ашиглан өөрийнхөө мэдрэмжийг харуулдаг. Хүүхэлтэйг хүмүүс бид удирдах эм оруулдаг. Энэ нь үнэхээр гайхалтай. Тэдний өөхөх амьдрах нь биднээс хамаардаг. Шүн алхад Хару, чи аавын хэлснийг юу гэж бодож байна? Хүмүүс хүүхэлтэйг удирддаг гэж бодож байна уу? Тэр мэдээж. Би бол тэгж бодохгүй байна. Надад тэд бидний хүчээр хөдөлгдөг юм шиг санагддаг. Аав хүүхэлдэйн театраас их мөнгө олдоггүй хэрнээ л үргэлжлүүлэн тоглохыг хүсдэг. Учир нь тэд биднийг удирддаг. Би тэднэр удирдуулахыг хизээ зөвшөөрөхгүй. Энэ харилцан ярианы ардаас ах өглөө гэрээсээ явсан. Тэрнээс хойш 6 сарын дараа аав минь өвд болсон. Том болсон Хару охин дүү болох Нацумитай хамт хүнсээ цуглуулан гудамжаар алхах үед ардаас нь хүлээгээрээ хүн андуурсан боловчлаарэ. Гэхдээ Харухико-сан мөн үү хэмээн хизээ нэгэн цагт уулзъя гэж ардаас нь хашгирч байсан дунд сургуулийн охин байхан тэр. Нэг хотод амьдардаг гэдгээ мэдсэн тэд холбоотой байх болсон бөгөөд нэг өдөр Киноко Харугийн очих үедээ шуудангийн хайрцаг загтал ирснийг харууд өгтөл энэ захиан түүний ахаас нь ирсэн байдаг. Нацуми Хару хоёр ахыхаа гэрт иртэл маш том байшин өгтөх ба тэдний Жампир буюу ахых нь багада дуртай байсан ил бичин хүүхэлтэй угтаж авах нь тэр. Ардаас нь ахых нь эхнэр хүүхэд ирж мэдлэн. Гэхдээ тэдний байгаа байдал үнэхээр хачин. Та хоёрыг харсандаа баяртай байна. Энэ миний эхнэр Сумире. Миний хүү Аяо. Тэр яг одоо унтаж байна. Та хоёр манайд ор л доо. Хоолны ширээний ард бүгдээрээ сун ах нь өөрийн түүхээ тэдэн дэрнэ. Гэрээсээ явхад надад байсан зүйл бол жаахан мөнгө бас Жампир. Тэр надад аз авчирсан. Би ч их хөдөлмөрлсөн. Энэ бүх зүйлийн ачаар би одоо жижиг бизнес эрхэлдэг. Тэдний гэрт бодит хэмжээтэй хүүхэлтэйнүүд бүжиглэн. Хүүн хүртэл унтаж байхдаа бүжиглэж байсныг анзаарсан Харугийн нүд орой дээрээ гардаг. Түүнээс хойш Хару Нацуми хоёр ахыхаа гэрт байнга очих болжээ. Энэ үеэр Нацуми ахаасаа "Аха, та намайг яг энэ балет чинь бас эхнэр хүүхчигээ удирдах чадах уу?" гэж асуухад Хару мэдээж уурладаг ба энэ байдал нь түүнд угаасаа таалагдахгүй байгаа. Үүнийг анзаарсан ах нь эхнэртэй "Нацумиг бэлдээд өг" гэж хэлдэг. "Аха, би танаас нэг зүйлийг асууж болох уу? Та хэд бүгдээрээ таацнаас бэхлэгдсэн байгаа юу?" "Тийм ээ. Биднийг төгөлдөр хуурын утсаар миний хөлсөлсөн 4-5 ажилч намайг хөдөлгөж байгаа. Энэ байшинг ийм зорилгоор л барьсан." "Яагаад ингэж зовоод байгаа юм бэ? Өөрсдөө хөдөлж болохгүй байгаа юм уу?" "Миний хуруугээс тооцвол яг одоо миний бие бүрэн сул байгаа." Тэр хоёрыг ярьж байх дундуур уцаар бэхлэгдэж яг хүүхэлтэйтэй адилхан болсон Нацуми гарч ирдэг. Өөрийн мэдлгүй хөдөлж мэдхгүй бүжгээ хийх Нацуми. Үүнийг харсан Хару "Яг одоо бол гэртээ харъя" гэж хэлэхэд бүгд л яагаад яарад байгаа юм. "Өнөөдөр бидэнтэй хамт хоног" гэхэд "Уучлаарай, энэ хачин тоглоом чинь таалагдахгүй байна" гэдэгч Нацуми явахыг хүсдэггүй. Бүр ахтайгаа хамт амьдрахыг хүсэж байгаагаа хэлдэг. Үүний дараа гэртээ суун бодолд дарагдах Хару түүнд Нацумигийн өмнө ихээхэн буруутай юм шиг санагдана. Үзэгдэл солигдоход Хару ахыхаа гэрт иржээ. Дээд давхрын өрөөнд бодит хэмжээтэй тоглоомын балетчинтэй Харуг байхыг харсан Киноко өөр эмэгтэйтэй болсон байна гэд харддаг. Энэ хоёр маань том болоод таарснаасаа хойш нэгэндээ сэтгэлтэй болж үерхэж эхэлсэн юм байлээ. Уур нь хүрсэн Киноко шууд гэрлөө орох үед түүнийг Жампир өгтөн авч гинэт чихүүцэм царай гаргаснаар гэрт байгаа бүх хүүхэлтэйнүүд хөдөлгөөнд ордог. Төгөлдөр хуурын утсанд бэхлүүлэн хүүхэлтэй шиг болсон гэр бүлийн гишүүд ч өөрсдөө хүснээрээ хөдөлж чадахгүй агаарт сэгсрэгдэнэ. Яагаад энэ бүхэн болсны шалтгаан нь Жампир буюу ил бичин хүүхэлтэй яагаад ч юм ууралцгаж. Хару үүнийг мэдэн Жампирын араас хөөгөөд байшингийн буланд ирэхэд түүний найз охин болох Киноког алан уцаар бэхлэн хөдөлгөж байдаг. Жампир хутга барин түүн рүү дайрж
Гарыг нь зүсгэд үүнд ууралсан харуу Жампирыг нэг сайн ханан цаван гүйцээдэг. Жампирыг эвдэрхэд бүх хүмүүсийн бэхэлгээ суллагдан тэр дундаас Нацуме амьд байх ба бусд нь зүгээр хүүхэлтэй болон хувирсан байдаг. Ийхүү Ито Жүнжигийн 4-р анги маань дуусж байгаа юм. Бичлэгийг үзсэнд баярлалаа.